Сэтгэл төрсөн хүн гэж үнэхээр байдаг юм шиг. Яг юунд нь татагдаад, юунд тийм онцгой санагдаад байгааг хэлж тайлбарлахад хэцүү. Заримдаа тэр хүний хэлсэн энгийн үг хүртэл өөр утгатай мэт санагдаж, байгаа байдал нь хүртэл нэг л дотн мэдрэмж төрүүлээд түүнтэй холбоотой жижиг зүйлсийг хүртэл анзаарч эхэлдэг. Түүний нэмсэглэл, ааш зам заримдаа бүр дуугүй байхыг нь хүртэл ойлгоно. Хамгийн сонин тэр л хүн байвал түүний алдаа дутагдлууд хүртэл нэг л буруутах аргагүй санагддаг. Магадгүй сэтгэлд хүрнэ гэдэг нь хүнийг өөрчлөхийг хүсэх биш, харин байгаагаар нь хүлээн зөвшөөрөх мэдрэмж байна.